17 оны 10 сарын хүнд Бацаанд нэмд орж хоёр ээлжилж гарч ирэл хоцыг ажлаас нь хосоод ерөөсө 2-7 хоногийн дараа захиалагч нь зарлана гэсэн юм шүү дээ. Та нар санаж байгаа үү? Тэр бичлэгүүд байгаа. Өнөөдөр хэдэн он. Ингээд энэ асуултыг тэдрээс тавих хэрэгтэй. Захиалагч нь хаав. Тэд нар яаж мэдээд байгаа? Та нар анхаарал таараарай. Миний хэлж ирсэн юм нь болоод байгаа. Юу юм бэ гэхээр энэ ажлын хэсгийг биднээс хойш тараацсан. Мөн үү? Тэг миний сонсноор дахиад тараагаад юм доржийн арга байдаг байхгүй юу? Одоо та ингээ миний уур зогсож явах чинь энэ хоёр цагтаад энэ зогсоогүй та нар өөр газраас хайл гэдэг байхгүй юу? Та миний дэрэгд байж л байгаа шүү дээ. Жишээлбэл тийм үү? Тэгэхэд энэ хоёр цагтаа энэ хүн энэ зогсоогүй нь тэр 3 дахь 4 дахь байшингийн ард байгаа л гэж чиглэл өгж заалгадаг юм шүү. Наа чи мөр чиглэл өгж. Ганцхан хүн амны хэрэг биш. Бусад улс төрийн юм дээр бид нар жоохон дүн шинжилгээ хийж хэвчдэг байхгүй. Энэ бол нямд орж гэж хүний хувийн асуудлыг намынхаа асуудал болгож маш сайн тоглож байхгүй. Хэвлийнхэнд 20 хэвлийнхэнд тэр үед нямд оржийн 42 сая долларын шахаа хийсэн баримтуудыг би тарааж өгсөн 20 ширхгээ. 17 оны 10 сарын хэдэнд үлээ Эрдэнэтэд хийжсэн шахааны асуудлаар би материалд өгөхөд нэг ч хэвлэл гаргаагүй тэрийг. Өнөөдөр хүртэл тэр дараастай байна. Энэ хэвлэлүүдтэй хаалтан гэрээ нэмд орж хийж чадчих. Агуу мөнгөтэй хүн шнаач. Хоёр амбард амьдэрдэг агуу мөнгөтэй. Энэ хүн бол аюултай тоглогч. Би бол зүгээр хардж байгаа. Ямар нэгэн юмар одоо энэ өнөөдөр байгаа ардын намын удирдлагыг шантаажлж энэ хэргийг хэрэгсгүй болох юм руу л төлөвлөсөн байх гэж харж байгаа. Тэр 3 шатны шүүхийг яах гэж. Тэр олон шатаасан хүүхдийг яах гэж. Мөн үү? Тэгээд тэр босод тэр нууцлалтнаас гарах ёстой тэр гүйцэтгэх ажлын материалуудыг ягайл болохгүй. Би ойлгохдоо тэр нэлээд олон цагийн бичлэг байна гэж ойлгоод байна шүү дээ. Байгаач гэж гадарлаад байна. Яг хүн болгон ингэж ойлгодог байхгүй юу? Би хэрэгт нөлөөж болтгоо, хэрэгт оролцож болтгоо. Энэ хэргийг манай тагнуулын байгууллага дээр удирж исэн ажлын хэсэг гэдэг байгаа. Миний өмнө байсан улсууд тэд нар удирдаад аваад явж исэн асуудал. Би байгууллагын даргын хувьд л тодорхой одоо юу гэдэг байгууллагын төлөвлөгөө баталж өглөө гэж би ялгасан шүү дээ. Тэр улсуудын төлөвлөгөө баталж өглөө тийм үү? Гэтэл хууль зүйн сайд дээр нямд орж гэж хүн ажиллаж байхад хууль зүйн сайд нямд орж цагдаагийн байгууллагын төлөвлөгөө баталж байгаа. Шүүхийн шийдвэрийн төлөвлөгөө баталж байгаа тийм үү? Хэлийн зэргийн төлөвлөгөө баталж байгаа. Гэхэд нямд орж сайдын үед одоо яг биднэрт Төв аймагт таслагтаа явж исэн жишээлбэл 2 цагт хүн амны хэрэг хийсэн шүү дээ. 60 мэддэг хүнийг нас боогод алсан байхгүй. Та нар өргөд хараарай. Энэ материал тэд нар ялаа өгч шүү дээ. Хүн алчаад байхад юу ирүүдэн шүү. Мөн үү? Гэтэл энэ төлөвлөгөөнүүдийг ингээд нямд орж баталж байгаа. Нямд орж тэр төлөвлөгөө энэ байгууллагуудын төлөвлөгөө батсан гэдгээр бол надтай адилхан энэ фактууд дээр үндэслүүл надаас 10 дахин ялах юм байхгүй. Цагтаа хүн алчсан. Шүүхийн хэлийн зэрэг дээр офицер нь зэрэгээ буудаад алдсан. Цагдаагийн сургуулийнхан бөөнөрөө зугаалж явж байгаа даваарт ороод 2 нас барчин ч гэдэг юм уу. 2 нь 3 ч үлээ. Ийм хэрэгүүд зөндөө. Тэгээ та нар эргээд юмнууд ухаад үз. Нямд оржийн үед ямар их олон хүн эрүү шүүлтэнд орж исэн. Тулгаж исэн. Энд чи эрүү шүүлт хийх гэж санал авчирч исэн хүн шүү. Өөрөө бүх энэ үйл явдлыг би юу гэж дүгнээд идэв вөхөр. Ерөөсөө нууцын зэрэглээс гаргаж өгдөггүй. Би шорон тавьчих байхдаа эхнэр хүүхдэрээ хүртэл энийг нууцын зэрэглээс гаргаж өгөөч гэдэг хүсэлтийг тухайн үеийн аюулгүй зүйлийн 3 дарагт гаргуулж ирсэн. Хос нарын хэрэг айл ярьдаг энийг нууцын зэрэглээс гаргаж. Тэгэхээр бүх юм тодорхой бол яаж биднэрт одоо ялт тулгаж ял өгч ирсэн. Одоо яг хөөс харилж байна л да. Өнөөдөр одоо нийгэмд юу ярьж байгаа гэхээр хүн ирүүдэн шүлээ гэж. Би хатууга хэлж байна. Энэ бол хоёр хоригдлын хоорондоо хэрэгээ яриа. Нэг камерт хоёр хоригдл хэрэгээ яриа зодтолдог асуудал шүү дээ. Мөн үү? Гэтэл өөр юм биднэрт жинхэнэ ирүүдэн шүлт гадуур ямар байгаа вэ? Нямд орж гэж хүнийг сайд байхад энэ олон жил энэ цагдаагийн байгууллага энэ шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх байгууллага ирүүдэн шүүлт гэдэг юм бол бүр аюултай байсан.